таг төлөвлөл би ингээл харсан чинь нэг намхан залуу тэнгууд нь нэг хитэн шот жууцсан дургу өрөөд make space ч гэсэн тэрэн бүрд бодогдоод тий залуу болчихсон аахгүй юу байж ахт чинь ингэж ингээл харсан чинь 3 охины гар 3-2-1 Yo ADNHD-ийн эпизод 7-5 морилно. Wow баярлаа. Юу энэ шаарлаад байгаа юм те. Одоо хүртэл энэ эпизодыг үзэж байгаа. Эмээ. Охин чадчихлаа. Охин 7 эпизод биччихсэн. 7 эпизод долуулан сонссон хүн байвал найзлаа дотн танилцсан. Би удахгүй Монгол явах гэж байгаа. Call Playtime-ийн ticket хэрэгтэй аашаа. Playtime дээр. Ой тэгтээ тэр Playtime-ийн үнэн одоо бүр тэнгэр. Энэ одоо Монгол хүн яваад Playtime-д л гэдэг байгаа ticket авахгүй юу бодож байна. Юу гэдүүлээ? Илээ заас мөнгө change. Одоо тэгээд ер нь ингэ гэж бодож байна. Change. Тэгээ одоо ингэ та нар үзчихэл мөнгө төлмөр байна. Өө за юу гэхвэ тоглож байгаа шүү манун. Жок паранг шүү. За. Харин одоо ингэ Playtime явна гэж бодоод би ингээл найзууд руугаа бичиж байгаа хгүй энэ ч та бас хүн амтад авцсан бах таа яах вэ гээл найзууд руугаа бичсэн чи маа найзууд аваагүй шүү дээ. Тиймгүй хүмүүс харин бүгд юм байт юм бах таа. Амар юм юу юм шиг баг өмнөх өдөр гинт шийдснэ. За одоо явъя. Би харин тэгээд димасаа тэгж хэлэнгүүд мэлсэн байхгүй. За манай хүрээлэл нөөний юм хийдэг одоо ингээл манай хүрээлэл чинь нэг тийм гайгүй одоо холбоо сайтай ямар нэгэн production ажилтдаг юм бичдэг сквалал инфлюенсерүүд тэд чинь ер нь урлагийн холбоотой юу? Тий арын замын холбоотой хүмүүс чинь тэгээ санаандууд явж байгаа юм болчихно шүү дээ. Тэгээд тэгдэм өсчихнэ юм. Гүгүй шүү дээ. Бүгдээр шүү дээ. Монголчууд бүгдээр л тэгдэж шүү дээ. Тэгэл би ингээл замнаас Монгол явлаа шүү одоо яалаа ялангууд. За окей Playtime гэх юм уу? Хамгийн ихний асуулт Playtime. Тэгвэл нөө явна нэгүүд заага би тэгвэл чи яасан ticket мэгтэй авсан уу гэж. Манай энэ авчих уу. Тэгж харна байгаа. Надад дэр байна. Тэгэл ticket авсан уу гэж би асууж шүү дээ. Тэнгүүд урдаас ингэ. Одоо ч тэгээд нэлээ үнэтэй те 590 мянга гэсэн guys. Би одоо Playtime реклам явахгүй ч баг. Нэрээс мөнгө төлж үзье ёо гэнэ. Одоо өөрөө мөнгө төлөхөөс. Одоо Patreon дээр аккаунт нэгээд бүгдээрээ. Харин тий fund me. GoFundMe нээц. Тэгээд одоо аван да. Мэдгүй тэгээд яг хүмүүс аваагүй болохоор авахгүй байгаа даахгүй амир зүүн гэхдээ явах нь ойлгомжтой. Аваагүй би нэг үлээш. Би нэг ах хичнэрийга дээр доороос юу хин тэг дөхөх гээд байна. Хаанаас ажиллаж ирэх гээд байна. Тий хаанаас тик дунах гээд байна гэл. Наач ер нь бид хоёр энэ дугарын сэдвээр гоё юм peppy view мэри гэж бодсон бахаа. Наач бас ер нь миний бас нэг peppy шүү. Нөгөө нэг хүмүүс ингэдэж штэ. Бас тик тэр нөгөө нэг одоо энэ талаас нь гэсэн үг одоо event зарлангууд нөгөө нэг хинч цагтаа ярдгууд яваасаа болчдөг дөө цагтаа ярддаг нөгөө монголчууд угаасаа цагтаа юм хэлтгүүгээд тэгднээс нь болоод цагтаа эхэлдэггүй штэ. Ойлгож байна. Угаасаа л надулж хоцорно. Тэгснэ бид хэд бас сүүл нөгөөнийг дээдлиг ивентийг зохион байгуулаад ажилласан чинь монголчууд угаасаа цагтаа эхэлдэггүй байхгүй гэдээ орж ирээд өөрөө хоцорж байгаагаар тэгж жоох үтсэн. Чамаас болоод цагтаа эхлэхгүй байгаа штэ. Би бүр нөөрлөө. Гэтэ сүүлийн дээдлиг дээр хүмүүс цагтаа ирчихсэн шүү. Тий тэр амар чи сандраал яа нүгүй хүмүүс харинчтай гоё цагтаа ороод цагтаа нөгөөнийг яг нөгөөнийг суудалтай тэгээ нөгөөнийг эртэрүүл суудал яасан бол ирсэн баг. Тий. За тэгээд бид хоёр энэ дугаараараа peppy гэдэг зүйл яригсан. Одоо чинь тэрийг бас мэдхгүй хүмүүс биш магадгүй одоо нэг юм таалагдахгүй өөрт нь дургу нэг тийм бас нэг тийм амар үзий яддаг бол биш нэг тийм дотроос майжаад идэг өдөөд идэг нэг тийм юмнууд байдаг штэ. Хөв хүний зан чанар эсвэл энд байдаг юмнууд энэ. Тэгээд тэр талаар бид хоёр ярьж ирнэ. Энийг яа тэгэхээр we have a lot of things. Яа тэгэхээр бид хоёр маш их зүйл үзий яддаг. Тийм бид хоёр өнөөдөр бид хоёр бол хейтер. Өмнөх дугаар дээр хайтай дуртай ханилж арга байхгүй штэ. Шууд No we don't judge. We listen and we judge. Yeah, we listen and we judge. Тийм л байгаа байхгүй. За тий. Та би бүр iPad дээр лист цаашаа. Ажлын тайлбар хийж байгаа шиг Excel-ийн sheet. Тэт сая наадахаар нэг юм танилцуулах гэж байгаа. Тийм байгаас надад амар их байгаас би бүр ингэ бичээд идэм байлээ. За sorry анда яана. Чи бүр санаа зовчлоо. За чи харахгүй. Тий sorry. За бүр өгүүлэг. За чи ихэл. За миний хамгийн ихний гэхдээ хамгийн зүгээр наад захын pet peeve одоо хүмүүсийг ойлгуулахын тулд юу вэ гэхээр
хоолоо амаа хааж иддгүү дураагүй. За, наа чи мал их гоё зөв эхэлж байна. Их simple эхэлж шүү. Тийм хөнгөө эхэлж байгаа байхгүй тийм. Нүг амаа хааж зажилдгүй хүмүүс те. Ингээд яг одоо сонсох юм. Ингээд идэг. Йоо. За яг мэдгүй яагаад тэрэгтэй сураагүй юм бэ л гүд. Одоо би өдөд том болчоод амаа хааж иддэг хүмүүсээ хүүхдүүдийг байл ойлгож чинь жоохон хүүхдүүд одоо окей те. Жоохноос нь хэлэхгүй болвол чи хүмүүжлээс гэр бүлийн нөөнийг хүмүүжл юм шиг ба. Нүг яг угаасаа нэг нь хааж аав ээж нь амаа иддэг бол тэгээ бөөнөрөл заагаагүй нөөнийг хар вахт нь хоол иж захт намаа хаа гэд зөв зажлагдчих юм байна. Тийм намайг яг манай ах чинь би чинь дээр нөгөө дөрөв ахаал яриад. Тэгээ дөрөв ахтай тэгээ би чинь яг айлын одоо ихний охин байгаа ш. Тэнгүүд манай ах нар ч бас ингээл жоох юм зааж өгөө. Тэгээ би жоохон байхдаа жоох хүүхдэн ч угаасаа амаа хааж иддэггүй ш. Гэл тэгсэн чи агаа шууд хөөе намаа хаа гэд амаа хаач эмхтэн хөхтэйж байл гэд. Гэхдээ яг эмхтэн гэдэг хүүхд ирээ хамаагүй за ерөн зүгээр амаа хааж сурцгаа. I'm sorry. Нүг эрэгтэй хүн соёлгүй байхаар тэгэл нэг ингээл whole society ингээл accepted болсон те тэр амир нийтдээ. Тэгээд эмэгтэй хүн яг уу ядж л эмэгтэй хүнээс илүү соёлтой байх гойлодаг л. Гэхдээ ирэмийн олгаавал тэнцүү байх хэрэгтэй. I'm a feminist. Би бол feminist. За минийхийг яг уу. За миний лист гаргана одоо. Одоо ингээд штэ service worker руу байгаа штэ. Одоо чинь юмд ингээд кассан дээр ажилладаг хүмүүс, кэлнер, зөөгчнөр, тиймээ гастрономид ажилладаг хүмүүс. Тэднэр лөө ер нь бол би usually ер нь л угаасаа байнгын соёлтой ханддаг ядлаа. Би өөрөө бас гастрод одоо part time энэ ажилладаг. Тэгэнгүүт ингэдэг байхгүй юу? Тэд нэр ингээд ажиллаж байгаа хүмүүс штэ. Тэгээд ингээд юм амаа хийгээд янгууд нь би баярлаа гэдэг дээ штэ. Би үйлчлүүлэгч мөртлөө баярлаа гээл тэгэнгүүт чинь зүгээр биш тэр үйлчлэгч биш. Үйлчлүүлэгч биш. Би биш. Надад үйлчилж байгаа хүн орж ирсэн ээ. Зүгээр. Тэгснэ эсвэл болоод нөгөө германаар danke schön, danke sehr гэдэг тэнгүү чинь bitte гэнгүүт тэр чинь нөгөө нэг you welcome чинь өөр штэ. Зүгээрээ гэдэг чинь өөр штэ. гэдэг Монголоор бас зүгээр л юм байна л да. Одоо чинь you welcome гэхэр өөр тэгснэ no problem. Тэр чинь бас өөр аахгүй. Нэг ямар ч emotional байхгүй тийм. Би нөөнийг гуйж мөнгө төлөөд гуйж хоол идээд гуйж тип өгөөд байгаа юм уу те. Яа тэгснэ бас ахяаны пепив. Өөрөө очиж захиалга аваад өөрөө ингээд drink авдаг кофе шопны газар эсвэл хоолны газар фаст фудны газар очсноо урдаас 15%, 20%, 30% тип нэг нь за хамгийн crash out дээр одоо жинхэнэ crash out камера яма унтраа одоо хоёр одоо жоохон хүм болаатгаа яа тэр ихтэй 5%-аас эхэлж болно 10%-аас эхэлж болно. За үнэхээр яг зөөгчтэй хүмүүстэй хоол авчирж өгөөд араас нь чек ап хийгээд инглээд 5 энтер хураагаад тэгээд ирээ чек өгөө тэгээд би төлж байгаа бол окей би бол 10%-аас байнга эхэлнэ 15%-аас эхэлсэн болж байна. Тэгэхгүй өөрөө очиж захиалгаа тэрийг аваад тэгснэ барал урдаас зүгээр гэснэ 15 20 25%-ийн тип нэх нь no. Hell no. Гэтэ хамгийн гол нь нөгөө нэг одоо нэг юм картны систем яг нэг өнгөрсөн жилээс өөрчлөгдсөн шүү дээ гэмээр нөгөө хувьд нь гарч ирдэг. Тэгс чи хамгийн анх амирц юу хамгийн доор нь 20% нээсэн шүү дээ. Тэгэхээр юу одоо нөгөө хүн чинь хамгийн доотлын хайд автоматар хайд юм байна. Тэгвэл хамгийн доотлол 20 15 15 гэж бодож байгаа байхгүй. Одоо тэгтээ солигдсон юм яасан. Би одоо л яг дарахаас өмнө brain play. Дарахаас өмнө тоглоом дотор юу яваа гэдэг. Big brain IQ-аар ажиллаад шүү дээ. Тийм тэр нь надад бас амар пет би бүргээ. Чи тэрэнд өөртөө наацсан. Юу мэрсэн даарсан чи 25%. Штэ 5 евроны юм авснаа хэдийг төлчихөж байгаа юм тийм 6 евро төлөлт. Математик байхгүй. 5 евро яснаа 6 евро төлөөд байгаарай. Типлээд байгаарай. Бишээ нийлээ 6 гэж юу. Хоёр тэнэг brain. За brain рот. За чиний хоёр найзлахаар юм болж байгаа юм аа. Чиний ус чинь нөгөө нэг бит хоёр амар халууцаад байна. Нэрээ бит хоёр димагийн доош хэлсэн нөө гэж. Йоо таг марцсан штэ. Өдөртөө чи анзар чинь хоёул гадаа болохоор амар дөмөр юм яриад амьдрал сайхан яасан. Эсвэл амар мөрөөл. Доктор орсноо амар или. Камер хаагаад юм шүү дээ. Хүүд занга гадаал гаргаараа гэдэг байгаа шүү дээ. Камераман бичиж нөө ёо түрүүнээс хойш. За бичиж гоё явж шаанда. Гинт хар болчвол энэний буруу шүү. Багштай мөрөгё. За 3 дахь явсан. Хавшаа 2 дахь нь. За дараагийнх гоё эхэлж шүү те. Тий сая гэж байгаа шүү дээ. Ийм рефлекс хүмүүс байт юм байлээ.
Чи юу? Үгүй биш гэхдээ би тэгдэм үү? Чи дандаа л гэдэг шүү дээ. Чи бүр юм ярьжсэнаа өгүүлбэр дундуура нэрээ юу? Би үнэхээр өмнөх эпизодод цуглуулж байгаа чам монтаж явуулж чадсан шүү. Нөгөө нэг Gen Z аюутай алчих үед гэсэн чинь нөгөө Gen Z manage. Наа чин бас нэг миний тий. Гэ тэрийн кастлсан тий. Видео ахлангууд нөгөө нэг millennial нөгөө нэг Gen Z бичгээ ингэж тавьснаа. Яа, за. Гуравтаа ёо яаж л нөгөө нэг инээ түрээд хөлөрөөд байна. За. За 3-2. За яг тэгтээ нэг юм. Тэр чин 3 дахь байсан мó тий гэдэг нөө. Би өөрөө тэгдэг бол таарцсан уу гэж. За 4 дахь дараагийнх. Тийм ээ. За тэнгуүтээ ингээд яа би өөрөө асж байгаа тийм байж магадгүй. Тэгтээ ингээд чатаар нэг үгээр бичдэг хүмүүс ялангуяа чи. За ёо. Яг одоо хийсэл хайр гэжтэй. Ой би бүр hi you ban. Да дима меншин. Манай нэг бүтээгдэхүүн ах манай Тэмүүлэн ах яг тэгждэг гэсэн байхгүй юу? Би тэгээд яг Тэмүүлэн ах руу бити тэгж бичээд бичдэг гэсэн чинь сүүлийн үед яг өөрөө тэгдүүлсэн. Яг нөгөө нэг overstimulate хийгээд нөгөө нэг бичиж байхдаа тархиндх юма бодоод тэгсээ газ ингээд явуулаад байдаг юм шиг. Би параграф явуулах дуртай зүгээр шүү те. Бүгдийн цамаад ингээд нэг юм дуртай ахгүй юу? Тэгхгүй ингээд урдаас ингээд би тэр ингээд наачтай. Би ингээд нөгөө нэг үгээр нь уншаа байгаа. Тийм. Тэнгүүд тэр жоох надад амар ядраатай байдаг. За наадан дээр чи ахаад дөрөөлөөд би дараагийн юм хэлээ зөө. Нөгөө нэг одоо ингээд энэ нөгөө ингэдэг байхгүй. За imagine заяа. Төсөөл би гэртээ парти хийж байгаа заяа. Тэр ингээд найзуудлага мессеж болж байгаа шүү дээ. Ингээд парти хийж байна яагаараа гэдэг. Ихнийх нь манад ирж байгаа хүмүүс ч юм уу байдаг шүү дээ. Эсвэл бол нэг газар уулзах байгаа. Бүүнөр энд уулзъя. Ингээд хайгаа явуулна шүү дээ. Түнгүүд тэр хайгаа тусад нь мессеж нь явуулахгүй манайха яасан баахан emoticon баахан юм шааж ирсэн гинт хайг нь орж ирснэ тэгснэ араас нь ахаад юм бичээ тэнгууд тэр тустай копи дэж боломжгүй тийм тэгснэ би яг юу вэ тамираа юу ёо за хагас хаалах бай тэгдэг байхгүй юу тэгснэ ингээд би нэр ярьж байгаа юм уу ингэдэг байхгүй тэгчээд тэр өмнө нь яг нөгөө нэг iOS center чинь одоо утасны системүүд чинь хөгжөөгүй үед яг нөгөө нэг тэр ямар нь локейшн ямар газар вэ гэдгийг ингэж ялгаж чадахгүй тэр мессеж дундаас одоо бол яг тэгэх юм бол ингэ гарч ирдэг болцсон байлээ. Дээр үед бол тийм байгаагүй штэ. Тэгчээд би тэр текстийн бүтнээр нь копи тунгуудаа баг Google Maps руу оруулснаа нөгөө нэг уртлын баахан текстийг арилгаснаа тэгээд ахаад явж байгаад ахаад араас нь баахан текстийг аргаад тэгмүүд баахан нэг dancing people laughing emoji тэдний бас бүгдийг нь арилгах ёо тэнгүүд чинь би бүр тэрэ наачин заяа. Эсвэл болвол яг ингэдэм. Бүгдээрээ ингээд юм одоо ингээд ууж идчихэд нүг мөнгө зөнгөө гэж хуваад штэ. Тэгээ ингээд хуваагаад нүг андаа дансаа явуулаарай гингүүд баярлаа андаа нэрээ тэдэн дүүрэг хийх ёстой шүү гэстэй дансныхаа юмыг хамт нэг мессежэд бичээ явуулсан. За тэнгүүд би нөгөөдхийн текстийг ахиж копицснаа нөөц руугаа оруулснаа уртлаас нь ахаад ингээд текстийг ингэж хасаад нэр мэрийн андаа юу юм уу гэх хасангуудаа тэгээд тэрийг ингэж оруулна. Ялангуяа германд IBAN-аар бичдэг. Тэ нөгөө нэг IBAN ихний хүмүүс нөгөө нэг BIC нөгөө нэг BIC энтрийн хамт явуулдаг хгүй. Тэгснэ банкныхаа нэр бүгдийг нь хамт явуулчихна. Тэгээд би бүр ёо одоо нөгөө нэг DA яасан IBAN-ын копи доод ёо за I'm an adult, I'm a grown up. Би бол том болсон. Би 25 настай тайвшрах хэрэгтэй. Энэ бүр татаач нөө. Яа. Натаа гэж. Ганцаараа ингэ орхицчихсан бүр. Яа, баг ингээ яриа нага ганцаараа доошоо гарснаа. За манай Тамира орж ирж байгаа шүү. Манай саунд инженер. За кадр гүгээд шүү. Хальс дууслаа. Юу гэсэн ч үгүй. За саунд инженерийг гэртээ оруулж ирлээ. Сая саунд инженер жоохон цаг маг барихгүй байгаа шүү. Бичиж байгаа юм уу? Тэр бол бичнэ. За. Сая саунд инженерийг оруулж ирэх гэсэн чинь манай байхгүй болчихлоо. Хаашаа өөр барилгаараа явц. За зүгээр одоо гэрэл мэрэл хамаа алах одоо бошоохон муулаад дуусгая. Хөөе гэхдээ ингэ хальт ингэ би нөгөө нэг Тамирыг оруулж ирэх гээд тийш явчаад ингээ орж ирэн за юу болж найзч гацаараа зүг. Би ганцаараа хүм болсон. Чи сая чамаа тосч авах га. За чи ганцаараа ярьжий гэдгсэн аахгүй төч би нэр ярьчих юм бол гэж. Тэгсээ ганцаараа энд хүм болсон толгой нэрхцээ гэж. Үтгтээс амар фаны харагцсан ёо. За. Яа, сая бичлэгээ
чи сая сонссноо? Нөгөө ибана явуулах чинь. Гэтэ яг нөгөө Германд нөгөө дансаа ингээ копи тохоор ингээ бүтэн нэртэйг нь ингээд явуулт юм бэ лээ л дээ. Би бол амар сэтгэлээ гаргаад notes дээр ингээд оруулж агаад дансаа явуулаад тусад нь нэрээ явуулдаг баг. За дараагийнх тэр чаах. За тий тойруулаад бла бла бла. Нэг юм би өчтөр ингээд уцаа авчихваа. Би ингээд бяс жоохон балер зантай ингээд нөгөө Instagram-ийн followers-ыг шалгадаг байхгүй. Начааг ойлгочлаа. За яв яар. Тэгээд тэгсэн чинь ингээд өө за энэ ойр тараагүй юм байна да гэдэг Instagram-аар нь ороод харсан чинь тэгээ би followers намайг дагж байгааг шалгасан чи дурагч намайг unfollow хийснэ. Өөрөөр remove хийгээгүй байх юм. Би чиний фан уу? Наа тэгээ. Ти чи миний фан биш үү? Би чиний фан уу? Чи миний фан. Тэгээ та нар тэрийг бололтоо хаашаа нэг өөрсдөө одоо юу гэж бодоод яг хөө ингээд харьцаа болцсон хүмүүс байгаа л да. Яг хөө тухай хайлтны ганц сармаар юм бичээ найз танилцсан те танилуудтай тэгчээд unfollow хиймээр байвал намайг бас remove хий please. Тийм. Тэгэл би нэг юм фэн шиг нь гэд үлдцтэй. За тэр мэрийгээ болбоор. За дараагийнх нь. Миний бүр хамаг лист зааж. За энэ бол миний нэг анзаарсан юм заяа. Яг нэг инээдтэй ч л дээ яг юу гэмэрч юм дээ. За ингэдэй. Берлинд ингээд баар маар ингээл ороод бүгд ингээл гадуур гараал явна штэ. Баар орно, кино театр орно, тэгэл баг сургуулийн 0 руу ороод гараа угаан заяа. Тэгснэ гараа угаагаад ингээд нөгөө нэг юм цаасан хатаагч байхгүй нөгөө нэг цаасаа химлэх гээд үлээгүүрүүд байдэн штэ. Тэгээд тэр нь бараг л 40 50 настай юм үлээгүүр байгаа байхгүй. Тэгэхээр ингээд гараа ингээд янгууд тэгвэл би доорно. Бараг 5 минут барай зогсоод нөгөө бараг улам нороо шагаа. Амьдралаа хамгийн ботцтой. Тэгээ тэр чинь амар нүд бактери яад юм бэлээ шүү дээ. Амар бактери үржүүлж ингэж муухай бактери муу юм яадаг. Тэр болоод би тийм хатаа уран дургу. Dyson-ы нөгөө нэг юу Dyson бараг миний бараг сүнс зайлтал авдсан шүү дээ. Хамаг бактери арилж. Юу ханаг сүнсүүдээр дуудвал ном уншуулмаар. Ийм Тийм. Юм ярьж хүнд яг найзтайгаа яг нэг эмхтэн найзтайгаа 0-оор хүм болгочихсон чинь тэр дугаараа nëсчтэй. Сан хүлээгээ наастай. Би бүр юм ярина. Яасаа тэр нэг юм. Тэгээ нөө нэг Dyson-ы нөө нэг шинэ юунууд 8 гоо юм байлээ. Нөө нэг шууд голоос нь ус нь гоож гараа угаангуудаа шууд ингээд хоёр талдаа тийм шууд гар нь хатаадаг. Тэнгүүд нөө нэг хатсан ус нь гоожрлогоо ороод татахгүй нэг калт малк үсгүй. Тэгэхгүй нэг хан зуучин халаагаар л гэж шааж. Хан зооцсон хатаагуурууд чинь ус нь ханлуугаа өсрээд. What do you mean хатсан ус? Ус чинь ингээд юутай штэ, калктай штэ. За. Тэгээ тэр нь ингээд ханлуугаа үүсээ тэр нь хатаад ингээд хан цав цагаан болоод орцсон байдэн штэ. Dyson уг нь амар гоё брэнд ааж. Бас миний папи ямар амар үнэтэй юм бэ ёо. Үнэ. Би Dyson-гийн ингээд юу миний мөрөдөл бол Dyson-гийн юу авах. Усны сет авах те. Тэгтэл бас арайчд тий. За яг тэгж болно доо. За тэр ч яах вэ? Тэг сайн нойтон гар гэж бодсон нэг юм санчлаа. Одоо ингээ хүнтэй танилцсан шүү дээ. За яг би өөрөө хийжсэн байж магадгүй хүмүүс анзаардгүй л ахалтай ингээ хүнтэй анх танилцж байхдаа ингээ дуртай юм нь болох хүмүүсийн ингээ өөрөө гамд гарын гिचэд ингээ гар барьдаг шүү дээ. Тэгэхгүй зарим нь болохоор ингээ гарын барингууд ингээ нойтон гар шүү дээ. Окей. За жаа муухай та. Тэгтээ наа чи нэг тийм папи фиш нэг тийм эк заяа. Эк тий. Тэгээд ингээ яа үнэн. Хүчтэй байх нь хамаагүй шүү дээ. Зүгээр ядаж тийм бүтэн алгаараа ингэж бариул уг нь зүг баггүй. Гэтэ бүр нэг инг гээд байгаа ч шүү дээ. Тэгэхгүй яг хуруу гараа ингэ байгаа. Нэг юм хүрээд байгаа мэддэхгүй. Түлхтэй гар барил л та. Тий бараг тэрэггүй. Тэгчээд ингээд бизнес ингээд client work те ингээд надтай хамтарч ажиллая гэдээ очиод гар барьсан чинь ингээхлээр. Гэтэ ер нь ир юм ч хамаагүй. Надад ч гэсэн эмхтүү ингээд нэг юм ингэж гараа өгдөг огтддаг ойлгох. За минийх санийх дууссан. Одоо тийм үү. За минийх надад зөндөө байна. Санаа зовлтгүй. Надад 2 цаг өгч. Бүгдийг нь шатах. За энэ бас юу заяа. Ингээд залуу насны эрч хүч маань хаяада дуусан шүү дээ. Хүн амтантай ингээд уулзаад ингээд янгууд уртаас ямар ядарсан найз чи ямар ядарсан харагдаж байна. That's үндэ амар бүдүүлэг заяа. Би тэгж хэлдэг хүмүүс наа чи нэг тийм хайрын газараас нэг тийм гарч байгаа нь мэдэх үгүй шүү дээ. Нэг тийм чи амар ингэж муухай харагдаж байна гэж хэлж байгаа байхгүй юм дээр. Тэгснэ бараг хоолунд идэж гинэ биш зүгээр хэснэ ямар ядарсан харагдаж байна. Нүднээс гарцсан биш шүү дээ. Тийм бүр шүвийцэн биш дээ. Дугаа бай. Don't comment on human appearance. Бити хүмүүсийн юун дээр ингэж комент. Гэхдээ нэг юм од илэг болохоор ингээд нөгөө нэг бид нар чи найзууд болохоор бас гайгүй. Гэхдээ ингээд од илэг бол хүү найз
Айгуу юм нэг жоохон санаа тавьж асуух чинь бас өөр шүү дээ. Бараг танихгүй танилуд хурж ирснэ. Boy you look so tired. Манай сургуулийнхаа яг тэгж хэлдэг за. Манай сургуулийн оюутнууд тэгснэ boy you look so tired. What happened? Yeah, I know. Би чиний 4 цаг хүртэл подкаст эдитэлц яах гэдэг. These bags under my eyes. They have a story. Тэгж хэлдэг хүмүүс би дургу. Тэгснэ ингээл бас за яг энэ шал өөр одоо анх удаа танилцчаад шууд ингээд юм ярьжсэн гинтиг. Наад ихтэй айгүй хүмүүс тэгдэг байсан. Яг би угаасаа жоохон bitch face тэл дээ. I know би нэг resting bitch face надад пэдэг байх гэж бодчихин гэжтэй. Тэнгүүд ингээд хүмүүс ингээд анх танилцаа жоохон юм яриа сууж байгаа. Угаасаа би амар юм open хүн байхгүй юу? Хүн болгоол тэгдэг. Тэгэл ингээд тэнгүүд ингээд өө би чаагс амар муухай ааштай амар юм охин гэж бодсон шүү дээ. Би муухай ааштай жолоо штэ гэ. Өөрчлөсөн байна. Ашгүүдээ тий. Баярлж чинь. Гэтэ нэг юм би чамайг steam охин гэж өстой бодсонгөө л шиг. Окей. За Германд юм уу одоо Америктаас нэг юу штэ зоостой штэ. Мөнгө доллар явж яснаа зоосууд байдаг үстэй Америк ашигладаг тий. Change. Германд чинь тэгэл 1 2 евро 1 евро гэж бахан зоосууд байгаа штэ. Тэмүүд би нэг анх Германд ирчээд нэг мэдхгүй супермаркет ордог байхгүй. Тэгсэн чинь нөгөө нь ингээд энэ 3 4 ороод надаа яг дан зоосоор өгсөн байхгүй. Тэгсэн чинь тэр хүн надаа ингээд гарн дээрээ тавьснаа ингэж өнгөт би нөгөө нэг гараа тосоод тэгээ нэг хүн унгаах хэвээр штэ. Би тэрийг мэдхгүй. Чи гараа тосчээд тэгсэн чи би тэгээ би ингээд гарнаас нь нэг зоосоор наваа нагаа. Тэгээд би тийм алдаа гаргаснаа. Би одоо гастрод нөгөө нэг part time ажилладаг. Бас яг тийм болдог заяа. Би тэр хүнд ингээ хариултны мөнгө гээд ингээд өнгөд гар майжаад нэг зоосоор нь аваа наач. Дүнгүүд нь гараа зүгээр тос би унгаа яа. Тагтаа олж байгаа юм шиг. Би зүгээр унгаа. Байж. Харин тийм. Тэг нөгөө одоо нэг TikTok-од яваад байгаа шүү дээ. Бид хоёр хойлоо бас нөгөө юм хүмүүс сервисний ажил хийдэг. Би болохоор буудалд ажилладаг учраас ингээд за тийм яг нэг хоёр ик байна заяа. Ик пет пивч юм ингээд одоо би ингээд ID энэ төр асуу штэ. Тэнгүүд ингээд за юу ч гэсэн ингээд шидэд идэг урдас. Ингээд шидэж өгөөд урдас буцаага шидчихмээр санагдаад. Тэр амар муухай disrespectful юм баггүй. Тэгэл ер нь энэ general хүн амьтантай танилцаад ч юм уу болзоонд энэ төр яваад ч юм уу тэгээд ингээд байж ангууд чинь амар complicated юм захиалангуудаа нөгөөт нь ингээд буруу ирсэн чинь ингээд уурлал tantrum тавиал service worker хүмүүст амар юм хэцүү situation өгөөл тэр хүмүүс л уурлаад идэг хүмүүс бол би no red flag баяртай дараагийн болзоо гэж байхгүй. That's it. Тэнгүүтээ бас одоо нөгөө бас одоо TikTok reel дээр амар их явж илээ. Нөгөө картаар төлөнгөнгөт нь заа гэл тэгсэн ингээд нөгөө хүн байж за би болоогүй шүү дээ би тэр картны систем рүү мөнгө очихоогүй байж заа ёо тэгмүүд ингээ арай очоогүй тап игээл юу хүл ингээ гэвснэ байж бүр ингээд залуу хүмүүс байгаа шүү дээ бидний үеийн хүмүүс байгаа шүү дээ Face ID энэ төр нь уншаагүй fingerprint нь ажиллаагүй ээж хахад ингээд одоо нөгөө нэг ийм юм одоо уншаагүй хахад нь ингээд ингээл энэ тэгвэл би ингээ хүлээж байгаарай л гэж. Тэгвэл би бас нөгөө нэг картны тэр одоо нөгөө машина тавиагүй байх чинь тап хийх гэж байж байгаарай. Тэгжсэн одоо нөгөө фаны болонгууд нөгөө карт уцаа ингээд байгаа шүү дээ. Тэгсэн чинь уцаа ингэсэн чинь асан байна уу? Яа тэр би тхинкэл анзаардаг. Тийм. Тэгээд бас нэг дарахаа мэдгүй байхгүй юу. Ингээд урдаас нь ингээд бид хоёроос типийг айлзын ярьсан. Тэгсэн чинь ингээд skip tip гэж байгаа штэ. Тэрийг харахгүй нэг эсвэл мэдгүй жүжиглээл нэг тийм ингээд дараал амар тийм тэнгүүд нь би ингээд гарч орчихснаа skip дарснаа төл одоо гэж. Тийм харин тэгдэг хүмүүс нь жоохон те ингээд тавиад ингээд би бол одоо хүлээдэг айгуу соёлтой. Тэг сайн нөгөө соёл моёл гэснээс одоо сервис ярьж байгаа дээр ярьчээ. Минийс амар дургуй юм одоо ингээл Монголд ч юм уу ингээд шал угааж байгаа шүү дээ. Одоо үйлчлэгээний хүмүүс ингээд шал угааж ангууд алхаж байгаа шууд аваасаа шалан дээр нь алхаад шатнэр шатаар ингээд явчихдаг. Маа найз мэз байсан болоод би чи яа би өөр угаа. Би нэг манай би дотн хүн байх юм бол би ерөн тэгтээ хамт явж шууд хилтэйгээ явчих юм би шууд нүрэн дээр нь хилдэг. За sorry наач бас амар муухай шууд. Чи ч одоо юу газар доормор харддаг юм бол би шууд чинхүү амтан зэвлээд харахгүй байна уу? Тийм жоохон хүндэлтэй баймаар байна. Тийм бай. Ингээл угаасаа хаяадаас ингээ гарахаас өөр аргагүй газар мазар шүү дээ. Тэнгүүт ингээ хилж мэлж болно шүү дээ тий. Уучлаарай гарчихуу. Ядаж уучлаарай гуйгаад тэгээд том алхаад. Тэнгүүт тэр хүмүүс хизээч үгүй гэж хэлдүүл ахгүй. Зүгээр минь гар гээл тэгэн шүү дээ. Тэгсэн чинь баймаа хэлэхгүй ингээд баг удаа алхаж малхаад слоумо алхаа нагаад эсвэл тэгтээ алла шүү хаяад байгаа тий. Би ер нь ийм цэвэрлэгээ service workers-ийн хүмүүстэй муухай харцсан хүмүүс амар дурггүй. Тэгснэ өөрсдөө тэгснэ хаяада
Яагаад би тип өгөх ёстой? Энэ хүмүүс угаасаа энд ажиллаад мөнгө цаанаасаа цагийн цалингаа авч байгаа. Яагаад дахиж нэмж мөнгө өгөх ёстой? Тэр minimum wage хийж байгаа хамгийн бага цалингаар ажиллаж байгаа хүмүүс тэснэ чам баг хамгийн сайн experience-ийг өгөх гэж чиж байгаа хүмүүс нэг тип өгөхөд бол service worker заавал ер нь тип хийх ёстой. Тэснэ яагаад тэгж өгөх ёстой гэж бодож байгаа хүмүүс биш үү? Ясам дээрээ өөрсдөө тгий service work хийж ажиллаж үзээгүй, ажил хийж ямар байдгийг мэдгүй хүмүүс тэгж хэлдэг. Үнэ. Period. Yes. Миний бодлоор байна штэ. Одоо ингээд аав ээжи мэдээж би ингээл мөнгө төрөхтэй сайхан байсан бол миний хүүхд дараад хүүхдэд ажиллахгүй л ах. Тэ үнэхээр айл болохоо хичээл номын хэлүүлэх гээл чөлөө цагтай. Гэтэ ер нь бол ажил үзгэлтэй нэг тийм хүнийг гэтэ тэрнээс бол айхтар шахаж махгүй л ах. Угаасаа мөнгөтэй хүмүүс бол тэгэл гэхгүй л ах. Гэхдээ нэг юм хэлэхэд аав ээжийн мөнгөөр би ламба унснаас би өөрийнхөө мөнгөөр хачин плюс унвал тэр нь хамаагүй их жаргал өгөн заяа. Өөрийнхөө мөнгөөр юм авч тийм өөрийнхөө мөнгөөр үнэхээр хөлсөө тусалж олсон мөнгөөрөө юм авах чинь бүр хамаагүй satisfying байдیں۔ Тэгээд тэрийг тэгстэй ингээл нэг аав ээж нь машин жишээ аваад өгөөл нэг хитэн ролыг үжимүүжи янгота аста яац ийсэн. Худлаа флекс гэдэг амар тэнэг харагч ийн үндэ. Чиний аав ээж мөнгө үстэй. Гэтэ аав ээжийнхээ мөнгийг ашиглаж болно. Гой ингээд яаж болж чинь. Гэтэ ингээд зөв флекстэй баймаар гоё хүмүүс гоё штэ. Мэдрэмжтэй гоё баян хүмүүс гоё штэ. Тэ мэдрэмжтэй гоё хүмүүс гоё шүү. Тэгээд ер нь бол одоо тэр аав ээжийнхэн юу ч яах вэ? Тэгтээ зүгээр юм хүмүүжил байгаад байна. Яг өөрсдөнд нь бас буруу өхөс үлээ. Ээж аав нь бас анханасаа тэр хүүхдийг яг тэгж хүмүүжүүлээгүй байгаа байхгүй тий. Тэгэхээр ингээд тэр чинь нэг цаашаа ингээд даамжсаар хагаад одоо хүүхд рүү явна яасан юм. Тэгэл явах аав ээж нь тэгэл ажил төрлөгээл заагуулсан баг та үндээс. Баян хүмүүс амар баядсан өөрөөрөө баядсан хүмүүс бол ер нь заагүй хүмүүс л байдаг. Завтай байл баяжлах гэсэн үг. Хайдраад. За чи юу? Дараагийнх. Одоо жоо хүндэрж эхэлж ш. За одоо бүр. За миний бас нэг юм амар дургу юм гэх юм бол одоо нэг юм өөрийнхөө бодлыг хүнд тулгадаг хүмүүс байдаг штэ. Одоо нэг юм жоохон нөгөө нэг хоёр талаас нь бодохгүй одоо чинь ингээд би нэг хүнтэй юм ярангуй тэр хүн ингээд би ингэж боддیں۔ Тэнгүүд чи юу гэж боддог вэ? Хүний нөгөө нэг өөрийн бодол өөрөөсөө зүг гэдэг юмыг жоохон ингэж яахгүй. Миний л бодол би гэдэг хүмүүс би амар дургу. Narcissist. Яг ингээл гүү наадах чи ингэтэй ингээ бүр ингээл гүү штэ өстө наа чин тийм байхгүй. Наа чи ингэдэггүй маа гэд бүр ингээд гүрийг наа чин зүгээр яг чи үнэхээр тэр хүнийг буруу явж байгааг мэдж байгаа бол жоохон өөрийнхөө opinion хэлээд зүгээр shut up заяа дугаа. Тэгэл нэрээ тийм бахтай нэрээ тийм шүү гэл тухайл өнгөрөөчтэй ямар юм ярьдээ. Бас наадан дээр чинь нэг юм айд хийхэд байна штэ. Одоо бас юм улаан цайн нэг факттай зүйлнүүд байдаг байхгүй юу? Тэгээ тэрийг ингээд үннийг хэлэнгүүд улам гүрийгээд идэг. Улам гүрийгээд идэг хүмүүс байдаг. За өөрөөхөөроо түнгүүд нэг тийм худлааж үжилдэг хүмүүсээс байдаг. Би чиний opinion-ыг би ойлгож байна. Гэхдээ наадан дэс ямар ч opinion хэрэггүй чи энэ кофе сүтээ сүүгүй юу гэж асууж байна. Тэгээ тэр нь би сүтэгээд хэлээ чи сүүгээд дараахаар тэний яг тийм яг юм жижигхэн юм factual юм дээр ингээл нэг opinion яриад байдаг бас хүмүүс сайдیں۔ Гэтэ ер нь бол бас хүний би анхны эпизод дээр хэлсэн шүү дээ. Биш хоёр дахь дээр жилүүлээ putting myself in their shoe тэр хүн ямар амьдрал болсон ямар юм гэдэг мэдгүй бэжэж ингээд хүнтэй ингээд зөрөлдөд идэг хүмүүс байдаг. Тэнгүү тэгээд өөрийн юм өөрөөдөө зөвөө гэдэг чинь яг үнэ. Үдцсэн одоо чинь надад ч гэсэн одоо хэлэх ч гэсэн битүүрт одоо хойлонд нь өөрийн гэсэн үдцсэн 100% одоо факттай чек хийсэн юмуд байгаа штэ. Тэнгүү тэрийг ингээд зөрүүлээд байх юм бол sorry бүр яг тийм нэг өөрөө үзээгүй юм байж үдцсэн юм шиг ярьдаг хүмүүс бол за би юу? Яа. Энэ ахын листик байгаа юм байна ой. Ахын листик барна гэхээр одоо жинхэнэ cancel дуулдаг бай. Бали. Шорон явъя. За ёстой энэ ахаад нэг social mediaтэй холбоотой юм заяа. Та нар хаштаг бичихтэй 3-аас дээш үгтэй хаштаг байх юм бол that's not a hashtag, that's a sentence. Наа чи өгүүлбэр үгсний чинь 6 үсэгтэй 6 үгтэй хаштаг гэж байгаа юм байна. Тэгснэ бүгд хөөе би бараг 12-аа үчүү чаачуу төгссөн. Тэгээ нагаа би тэр баахан жижигээр битсэн тэр хаштаг гэж ялгаж унш чадахгүй байна. Тэр өгнийхаа эхний үсгийг томаарч Тэгэхгүй. Яасан. Би сая өөрөө яг ах би хаяа тэгдэд юм болов. Бараг л нөгөө нэг үлээ. Berlin loves art яасан ингээд бүгдийг ингээд хаштаг бичсэн. Тэнгүүтээ бүгд ингээд жижиг үсгээр бичсэн. Тэнгүүт нь би нөгөө уцаа харж байхдаа Berlin за нөгөөх нь яг бодох хэрэгтэй болно байгаа тийм ингээд. Ер нь бол 3-аас дээш үгтэй хаштаг бол it's not a hashtag. Хаштагийн area дуусах юм уу? Хаштаг ч ихтэй хүчтэй юм байж тийм нөгөө нэг
пост болгон дээр 5 хаштаг л максимум заасан байл. Тийм үү? Болж шүү дээ. Тэгээд би бас тэрийг мэдхгүй бахан 7-8 хаштаг гэтээ бүгд нэг үгтэй 2 үгтэй. Тэгээ битсэн чинь хүү ядаж ялгаж уншихаар уу? Тийм. За чинийх. Тийм дараагийн одоо хүндрээд шүү дээ. За миний бүр амьдралын минь одоо хамгийн толгоонд бодож явдаг юм юу гэхээр хэлсэн үгэндээ байдгүй хүмүүст. Би бүр амар дургу. Одоо жишээ нь ингээд амлалт одоо үг гэдэг нь амлалт гэж юм байдаг аа шүү. Одоо яг өнөөдөр ярьсан юм биш зүгээр хэмхэн ярьсан юм биш ингээд ингэн гэд хилцэн балыг тэр үгэндээ байдгүй хүмүүс амар дургу ингээд минь найз бүр амар юм том юм яриад идэг би тэгсэн чинь найз бүр хаштаг гарын угаалтуур энэ бол миний пэт би хүн бис хэлсэн минийх гүнзгэрж гин гэд. Тэгэхээр найз минийх нөө нэг амар тэр гүнзгэрх болоогүй юу? Гүнзгий төвшөнд арай орж эхлэв жоохон эхэлж байна. Би ер нь тийм хэлсэн үгэндээ байдаг хүмүүс дургу хэлсэн бол хэлсэн одоо нөгөө монгол үгээс эр хүн хэлсэндээ гэдэг ялангуяа за бүгд эргэжтэйчүүд гэж молохгүй одоо би тэр ядлаа бас амар дургу. Ер нь ингээд эргэтэн үн тал дээр гэх юм бол яг надад ингээд амлсан амлалтанда байдгүй хүмүүс бол sorry ир юм хамаагүй одоо тэгтээ. За би наадан дээр шахаад бас нэмий заяа. If you're racist, own it. Be a racist. Заяа. If you're homophobic, be a homophobic. Тэнгүүтээ хүн дээр нэг хүнийг racism хийгээд нөгөө racism хийлээгээд confront хийж штэ хүмүүс орж ирээд жишээ нь ийм нөхөө асуудал зөндөө болдог байхгүй юу? Тэнгүүт ингээд баг олон хүн ингээд дайраад гисэн хүшээ бирөөсөө тийч хэлээгүй бисээ ийм яахгүй би тийм хэлэхгүй. Үгүй чи хэлсэн үгэндээ эзэн бол те. Тэгснэ ингээд би тэд бас 10 жил мэлд байхад нэг манай ангийнхан доотлын ангийн нэг хитэн бацаануудтай муудалцаад тэгсэн чинь тэр залуу биднийг хараад байгаа байхгүй тэгснэ чи юм уу яасан бэлгэвчний цоорсон бэлгэвчний алдаа малдаа амар хараас бид нар тийм хараалсан би чи нөгөө нэг гаралдууддаг тэрнээс өөр мэдэхгүй штэ амар бүтэн өгүүлбэрээр би тэдийг харгаа наачдیں۔ Тэгсэн чи би тэд хүү ямар амар юм бэ хаанаас ийм юм сурдсан бэ гэд би мань айж ингээд тий за би тэд айлаа гэдгсэн аахгүй. Тэгсэн чи маргааш нь орж ирээд захирал махирал нөгөө нийгмийн ажил мэдээд бөөнөр ингээ конфронт хийсэн чинь даа чин бид нар тэгж хэлсэн гэдгсэн чинь би өстө тийм мэдгүй би тийм үг сураагүй мораагүй ёо чи ямар guilt гэдэг лээ ёо victim play хийж мэгээд ёо болдхүү тэгснэ ингээд чи homophobic squal trans хүмүүсийг үзээд бол тиймэр л үлд. Own it. Тэгэхгүй тэгээд шал хотлаа юм. Яг ингээд өөрөө ингээд буруу байвал чи буруу л бай. Чи зөв байвал тэгэл зөв л бай. Тийм, victim play хийдэг хүмүүс бас хэцүү шүү. Тэгснэ ингээд уйлдаг хүмүүс. Шууд уйлаад эхэлдэг хүмүүс. Тийм. Тэгснэ би бараг за imagine би хулгай хийлээ гэж бодъё заяа. Тэгснэ хулгай игээд намайг барих юм бол би окей би хулгай хийсэн маа sorry миний амьдрал хийцэн би наад чинь төлөө дуусгачих гэж хэлнэ. Тэрнээс би хулгай хийгээгүй намайг үгүй би хийсэн шүү дээ. Тэгээ алдаа хийсэн бол алдаагаа одоо ухаардаг л байх хэрэгтэй байна тийм. Алдаа за амар hard жишээ хэлсэн те. Алдаа хулгай молгай ярианаас. Тийм алдаа хийсэн бол алдаагаа own хий тэрэндээ уучлалт гуйд сур шууд. Yes. Тэр штэ нэг мэдлээд ингээд хүн алдаа хийхэд штэ нөгөө хүний чиний чамаа харах үнцч аль хэзээний унтсан байгаа. Шууд алдаагч хэлэх юм бол sorry ахиж юм болохгүй их юм бол шал өөр. За окей эн чинь харин алдаагаа ухаардаг юм умыг засах төлөвтэй те. If there's a problem he wants to fix it гэж харах байхгүй. Тэгэхгүй тэгэл буруу юм хийчихэд уучлаарай. Би өмнөх эпизодоор хэлсэн шүү дээ. Найзуудын талаар ярьж байхдаа уучлаарай гэдэг үгийг хэлэх хэрэгтэй. Гэхдээ чи хэлсэн шүү дээ. Mean it гэдэг бүр яг үнэхээр уучлахгүй жаал үнэхээр зүрслээс уучлах хэрэгтэй. Тэгэл байнгын л уучлахгүй байнгын хэрүүл болдог no change байх юм бол хэрэг байхгүй. Үнэ. За чи Тэг яг энэ дээр бичсэн уучлалтгүй чаддгүй гэж бичсэн. Би яг уучлалтгүй чадахгүй ингээд тийм эготой хүмүүст амар дургүй. Баярлаа. Зэн дараагийнх нь саях дээр хайлт яач нэг юм оруулч. Нэг юм ингэж ярьдаг. Яг хаа тэг хүний ярианых нь л өөрийнх нь одоо тоон юм уу одоо хүний өөрийнх нь юм байх л та. Би одоо бас тэр миний одоо judge хийч одоо миний ч юу юм те. Хүний ингэж ярьдаг. Би ингэ нөгөө ингэж байхгүй юу. Ёо. Тэгсэн чинь нөгөө залуучууд нь уяраад унаад миний Discord kitten ёо гэж. Нэр шиг. Би нөгөө ингэсэн байхгүй юу гэд нэг ёо. Яг өөрөө тэгс чи өөр нэг pick me. За тийм pick me октод толбор. I hate you guys. I'm sorry. No, I hate you заяа. Sorry. Тэг бүр ингээд бүр pick me ингээд бүр хичээг улам хичээгээ тэгээд эрэгтэй хүн харахаар ингээд өөр болоод идэг октод
Ингээд натаа баг миний анд мод гэжсэн нэг өрхтөө орж. Бараг чиний найз залуу хүрээд ирсэн чинь чиний найз өөр болоо нагаа. Тий, найз залуутай үнтэй одоо маа найз залуу төрөл анзаардаг. Найз залууны эренгүүт ингээд найз залуутай нэг яа. Согтоод байна ёо. Согтоод байна. Ёо амар ядарч ин ёо ямар амар. Хоол бол захиалснаа тий. Ёо барахгүй нэ. Барахгүй нэ чи идчихдэх үү? Харин чи тий ямар гой цамцтай. Амар хүрээлтэй ингээл. Яа би тэгдэг тийм flirty too much өгтөд. Пикми гэдэг чинь ер нь бол октод ингээд эрэгтэй хүнд цогтонд бол ахиж өөр охиныг ингэж үзээ ядах тэр бүр амар муухай. Одоо згсэн ингээд өөрөө тийм байж байгаа. Ингээл юм гейминг одоо тоглоомгууд ингээл харагдаг л та тэгснэ ингээл өөр эмхтэн хүнийг үзээдэл өөр эмхтэн хүнийг муулаад тэгснэ нэг тэр эрэгтэйгийн талд орж марангууд нэг тийм амар ёо чи үнэхээр you look disgusting чи үнэхээр тэнийг харагч чинь охин бол тэгснээс нөгөө нэг girl гэдэг чинь хамаагүй гоё аахгүй тэгснэ нөгөө нэг тэр охин ингээл амар pick me ажиллаад байгааг нь анзаардгүй залуучуудаас байна. Тэгснэ ингээл яа dumb as fuck. Энэ охин надад сайн байна. Энэ охин л надад тэгсэн чинь нөөтөн зүгээр бараг л амар юм эргэтэн ашигладаг охтууд бас зөндөө. Тийм тэгэл нэг л их ингэсэн залуучууд ингүү тэр охтуудыг хараад зүгээр ухаан алдах та нар одоо болдох уу. За эргэтэн гэж ярьснаас basic ариун цэвэр сахитгүй эргэтэн. Үнэ. Ирэм хамаагүй шүү. Ер нь бүгд өнөртөө ус цацдаг нүүрэндээ тос дүрхдэг болчвол feminine гомо олоо шаачдаг хүмүүс. Тэгж ярьдаг хүмүүс хэлсэн шүү. Ойлгосноо. Гэтэ цэвэрч байх хэрэгтэй шүү, guys. Тэ. Тэгснэ нөгөө нэг street interview байсан штэ. Чи бүкснийхаа нухыг гинэ. Чи бүксөө угаадаг гэсэн. За би угаадаг дээр чи гомо. What do you mean? Чиний part of your body штэ. What do you mean? Ямар чи юм бэ? Өмхөн нэртэйсэн чи л юм байл та. Ади надад дахиад нэг л байгаа маань. Ер нь бол. Юу штэ. Эспан одоо ингээд ямар нэгэн train brain Espan school чи ингээд юм хүлээгээд ингээд хүлээгээр саналууд байдаг шүү дээ. Тэгснэ тэрэн дээр ингээд чи хүн суудсан байхад хажууд нь ахиж нэг хүн шинээр очиж суулаа. За чи сууж байгаа заанда. Тэгсэн чи орж ирсэн ээ. Ингээд суудаг хүмүүс. Ёо чи хөлнийхөө булчин ашиглаад хайтаахан тайван суудах уу. Тэгснэ school бол ингээд Espan дотор оронгуудаа ингээд хаалган дээр нь зогсоо нагаад шууд ороод суултаа хит чамайг харахгүй байгаа штэ. Тэгэхгүй хаалган дээр нь орж ирсэн ээ. Тийм. Тэгээд хойлоо нөгөө нэг харснаа ёо зүүн баруун хараад чи ямар гарцаар гарч байгаа юм авш байна. Тэгээд хэдэн 7 хоногийн өмнө бас нөгөө нэг ингээд трам яг үүдний хэсэгтээ ингээд дүүрсэн зэ. Цаана зөндөө зайхад нэг цаашаа явахгүй. Тийм. Тэгснэ манай найз ёо Бобби зүгээр хаагаад бид гурав бидний дөрүл явж байгаа. Сорэл хаагдчихдаг нас. Бид гур гороо чигээ Бобби ороо гэсэн шууд хаачдаг наацсан. Ёо тэгэл хөөх юмтай Бобби нэг бодол алхсан байдаг. Харин тий. Одоо ингээд трам Германд би тийм бас зан гарч байгаа. Ингээд трам нэгдэнгүүд хүмүүсээ гаргачаад ордог байхгүй юу? Тэр чин наазахын common sense заа юу. Яг би буух гэдэг ааш нүгд урдаас дайрж орж ирээд хөөе би чи орно штэ. Би ихлэ гараад ихгүй. Чи би гарангуй чи орно те. Би та гэдэг юм байхгүй. Тэнгүүд юун дээр бас юу гэдэг вэ? Elevator монголоор юу гэдэг? Lift. Монголоор lift. Lift-нд ингээд бас ингээд хүмүүсээ гаргачаад оролдоо тий. Тэр бас амар тийм. Монголд миний анзаарснаар бол тийм юм амар бага юм байл. Яг ингээд би болохоор ингээд зай тавьж өгөнгөт нөгөө манай хишнүүд зүгээр дайрж орохгүй. Хитүүлээ явна шүү дээ. Хитүүлээ нөгөө баруунгараа барьж алхах хүмүүс урдаас мөргөлдөө наач. Хүмүүс тэр би яг санжин тэр Улаанбаатарын нөгөө нэгдүгээр номын сангийн тэр аваар ингээл гарц марц гарангууд дүф урдаас. Тэгээ нэг ийм хөдөлгөөн сурмаар хэдүүл одоо баруун зүүн тийш үү те. Тэгчээл ингээд жоохон зөөрч сурмаар байна. Тийм нөгөө юу байдэн штэ. Японд тийм бүр юм хүмүүс байд юм байл ш. Тэр нь бүр ингээд term гараад ирсэн. Нэрлэлсэн тэр хүмүүсийг амар амьдрал нь стресстэй амар амьдралаа ууртай тэгээ уураа тэгж гаргадаг хүмүүс ингээд мөргөлөөд би тийм TikTok харсан. Тэгчээл ингээд тэрийг ингээ конфронт хийгүүд нөгөө нь яачдаггүй амар сон. Тэгснэ нэг тийм яг хуу ментали л асуудалтай л байгаа л ахalta тийм хийж байгаа бол хүмүүс ингээд тижээр амтнтай хүмүүс тижээр амтнаа тоодгүй эсвэл хүүхдтэй хүмүүс хүүхдээ тоодгүй хүмүүс эцэгхүүд хүүхд нь унаж тусаа дээр ресторан дотор хүүгээд орилоод би ажиллана гасроод ажилдаг яа дээрээс нь халуун тогоотой юм унлаа тоохгүй. Тэр ингээд нөгөө нохоо нь баг хүн амтнаа хадсангууд баг тоод үтгсэн ингээд би баг нохоог ингээд хөөе хоолдоо гэдэг өшгөлсөн ч тоохгүй.
Нөгөөт нь уцаа ухаал идсэн тийм хүмүүс амар дургу. Ялангуяа энэ герман хүмүүс байдаг шүү дээ. Ойрлоо л энэ хүүхэд нь ойрлож байгаа чинь хүмүүсийн тав тохгүй байлгаж чинь гэдгийг жоохон. Тэгээд нөгөө нэг сквал бол ингээд хүүхдэн сквал ааштай сквал нохоо нугасаа юм ааштай тийм нохоонууд байгаа шүү дээ. Угаасаа тийм тэрийг бас ухаарах хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй тэгэл тэр тоохгүй амар юм social anxiety-тэй нохоотой амар чанга ресторанд очиод хоол идэл нөгөө нохоо ингээл хүн зүрх болгонд хуцаал заяа. Тэгэл тэр тоохгүй идэл. Яа яаж сэж чаддсан бэ? Үнэ тийм хүмүүс жоохон юм амар нэг юм. За яг хүүхэд нь ойрлоод ингээд өөрөө аргадаад ахт нь хүүхэд нь дугаа болохгүй байгаа л одоо ойлгож байна. Яг хөө тэгэхгүй бүр тоохгүй байх ч юм уу хэцүү тий. Хоолоо захиалаа гэртээ идэггүй. Үнэ гэртээ бай зүгээр тий. Сква за ахаад нэг бас нэмчи. Одоо минутаа зөндөө байгаа юм чи мэн 2 харин явчих. Миний бүр дууссан одоо ингээд чамайг л өгөөж да. Ингээд яг ингээд утас дууран заяа. Утас дуурснаа авахсаар тасарч штэ. Тэгээ тэнгэр засарчлаа гэ буцаага заалгах нөгөө уцаа авахгүй. Яа үнэ. Өөрөө залгаснаа. Өөрөө зал тэгээ би бүр залсан үгүй авахгүй нэг ахаа залгах бас авахгүй. Тэгээ за угаасаа чи угаасаа ярмаар байсан байна. Нэг тийм би бас хаяадаас тэгдэг байж магадгүй нөгөө нэг бити хаасаа. Гэтэ чи хүн рүү амар залгах дуртай ээж. Яг хөө чам амл бол залгах штэ нэг тийм одоо ингээд өөр юм. Тустаас ярьчихъя гэ тэ. Бараг л ингээд яг хөө банк лугаа ярингууд та нар авах юм чигээд хэлсэн чи баг болчих штэ. Тэгсээс баг тийм хүн хамаа эмнэлэг рүү залгах би залхмаар байна. Яаж залгах вэ? Эмнэлэг бол яг хөө ойлгож байна. Гэтэ нэг тийм inconvenience үүсэх үед ярмааргүй байгаа үед бараг аваагүй бити хаасаа гэж залгадаг байл байна. Гэтэ яг хүнлөө хөв хүнлөө найзууд руугаа залгачаад нөгөө нь ахгүй ангууд буцаага залгахт нь авдаг хүмүүс сонирн байна. Сая бараг чам дахиад байгаа юм уу? Нэх мэ дууссан. Нөө тийм үү. Одоо чамайг л төрж яри да. Тэгэл одоо ийм хүмүүс байна. Би бол юмыг үнээр нь л хэлдэг. Эготэй тэгснэ. Тэгэнгүүтээ ингээл баг ингээл найз байсан хус чи ямар муухай юмсцэн. Тэнгүүд чи явуугээ даан гэх тэнгүүд чи би бол бүх юмыг үнээр нь л хэлдэг. Би ингээл таалагдахгүй таалахгүй л хэлчихэ. Наа чи нэ штэ rude заяа. Чи ийм бүдүүлэг байгаа байхгүй юу? Бүдүүлэг зан чинь тэгж гарч ирж байгаа. Хүн юу ч өмсөд ирсэн, хүн ямар ч харж ирсэн, чи юм таалдахгүй байсан ч гэсэн тэрийг хэлж болно. Гэхдээ хаяада дугаал бай. Чи наатаа reformulate хийгээд гоё ингээд бас хэлж болно. Тэр юм болохгүй байгаа даа байл те. Тэгэхгүй гэснэ би ингээл үнэнгээр нь бүх юмд хэлдэг. Тэгэл тэсэм дээр өөрөө найзгүй. Өнөө хүмүүсийн нүүрлүү тэгэж муухай юм ярьдаг болохоор чи найзгүй байгаа. Тэгэж нөгөө өөрийнхөө бодол зүгээр заримдаа зүгээр дотроо хэлмээр агаал дугаа бай тий. Хүнийг бас ингэж гомдохгүй байхыг үзэх хэрэгтэй шүү дээ ер нь бол. Тэгснэ өөр би үйтсэн мэн энд инара saying money doesn't matter only when someone else is paying. Мөнгө төрөх хамаагүй бүгдээрээ л ингээл гоё байвал зүгээр. Өөрөө төлсөн юм шиг үү? Тийм хүмүүс би амар дургу. Тэгсэн юм салтаа хүмүүс бас байна. Юм л бол хүнээр төлөвлөх гэдэг. Би бол өөрөө үнэхээр тийм замгүй би нүунийг. Яа үнэ. Манай мөнгөгүй байсан шүү дээ. Тэр бас миний нэг папив заяа. Мөнгөгүй юм байж мөнгөгүй юм шиг л бай. Тэгэхгүй тэнэг юм шиг. Нэг амар сайтын Elon Musk шиг хүн амтанд PM юм авч өгөө. Би бол яг тэгдэг. Би тэрийг ойлгодог. Elon Musk шиг яа. Гэтэ тэр бол миний бол нэг папив. Гэтэ би тийм салтаа зан юуж байхгүй болонгууд тэгээд байгаа байхгүй юу. Тэгээ ингээд салтаалаа л гэдэг хүмүүс бас байна. Тийм уу хаалтаа. Гэхдээ хаяа бас тийм байх. Би чамд хэлсэн ш тийм жоохон байх хэрэгтэй гэж. Би өөртөө хэлдэг байхгүй. Манай хүн биш тэ ингээд төлөөлөө. За ингээд ийм аав ингээд би мөнгө чадчих одоо болоо. Гэхдээ хаяа яваас хийж болдог байхгүй одоо ингээд би бас Тамирад өчтөр явж байгаа гэж байгаа ингээд Тамираг авах гэж байгаа юм 10 евро заяа. Миний авах гэж байгаа юм бас 10 евро. Тэгснээс за би газ төлөөл хурдан гарахаа бод. Би 10 евро төлөөл нэ чи дараа нь шилжүүлэх гэж. Би бодсоохгүй би шилжүүлэх машин зүгээр дараа нь юм авчих. Тийм за ер нь бол тийм. Тэгэхээр тийм байдیں۔ Бид хэд боллаа. Миний дундаа ч одоо өнгөрсөн шүү дээ. Тэгэл одоо шинэ ресторанд орчоод нэг найз нь ганц төмс идсэн. Би нэг хоолтой төмс идсэн. Тэнгүүд ингээл хоёр хуваагаал тэр хүнд ингээл цаг удаал ингээл сал тусдаа төлнө гэж тэгсээ төлж байгаа юм нэг 5000 төгрөгсөг бол 5 евро төллөө. Тэнэг үстэй. Тэгсээс үгүй ээ найз нь би төлчих андаа саа зоолтгүй. Тэгээ хурдан гарсан дээр шин. Би тийм болохоор би болохоор найзууд дундаа бол надад л тэгэл за болно. А тэрнээс бол одоо юу гэх анх удаага эсвэл амар олуулаа явж байгаа шүү дээ. Тэнгүүд бид зарим танихгүй мэргүй. Тусдаа төлнө. Тэгчихээс Монголоос ингэдэм билээ шүү дээ. Бар клуб орчоод ингээд бид хэд бол яг тэгдэг нөгөө нэг
раундаараа ер нь одоо би дараа нь чигээ тий. Би ихний раундыг авчи бүгнээрээ тэгэл тулгаал уугаал тэгэхгүй тэгэл нэг шот тэгэл хуваагаал баар нь дүүг бөө олжиртэй дүүрэн гялс очиж бүжил миний дуртаад дуусгаад байдаг. Тэгээд тэгж ер нь раундаар авдаг шүү дээ. Монгол тэгдэггүй гэж шүү дээ. Тэгээ манай окта шиг ингээд хуруу болгондоо килата ингэж ирмээр нь штэ бас тий. Явт нэг үтсэн чи алга болцгүй хайчгүй нэг харсан чи ах зүгээр. Дөрөв одоо тэр амар би хизээч амьдралдаа тийг шот авчирч ингээд хуруу болгоныхаа завсар ингээд нэг ингэж ирж байгаа байхгүй. Зүгээр татаа нөө. Spider-Man юм хайшин тий. Аа. Тэгсээ бараг амдаа нөө. Давс маусын амдаа хийсэн. Яг нэг юм шилтээс давс штэ тэрийг амдаа зоосон. Юм ярихгүй шууд ингээд яа. Яа, миний дэм парти ч Гэтэ айгүй дуртай менежер шоодгаар айгүй дуртай уух юм авч өгнө би биндээ. Уухын төгс. Ингээ бүгд Elon Musk штэ. Менежер шоод авч өгнө шүр гэдэг. Зүгээр л явъя. Тэг хамаа юу хин авах нь хамгийн уурдагаал авна одоо өнгөрсөн. Нэг түүх ярьж. За. Бид бидний ярьсан уу подкастн дээр? Вайн яриад байна. Нөгөө нэг охин зодуулдаг охин. Агуу тэр яриаг. За ингэсэн заяа. Halloween-аар өмнө жилийн 2025 оны 10 сарын 31-нд би тэгээд бөөнөрөө энэд чи хөөрхөн хувцсанаар унсаад Halloween-ы баяраар би тэгээд шоу даа. Weekend гэдэг нөгөө миний дургу клуб орж байгаа нөгөө бацаанууд ордог клуб гэ би муулаад байсан ихний эпизод дээр. За тийшээ орж байгаа. Тэгээд ингээ байсан чи би нөгөө халсан камертай байсан байхгүй. Халсан камер би тэгээд аим гой зураг аваад тэгээд байжсэн чинь би тэгээд бүжтэй байсан чинь хойноос нэг охин ингээ түлхдэг байхгүй юу? Тэр ингээ хойшоо харсан чи тэр охин над дээр ингэснэ. Make space. Тэгснэ би харчаад юу ичи клуб дотор бүжилж юу яриад байгаа бүгд би ямар ч make space хийх угаасаа space байхгүй заяа. Тэгснэ би ингээ тоохгүй окей гээл ингээ бүжилж байгаа шээ. Тэгсэн чи бүр тас намаа түлхдэг байхгүй юу? Ингээд харсан чи нэг юм намхаа залуу заяа. Жижигхэн залуу за үнэхээр sorry. Гэтэ бас жоохон let's read some social cues. Амар өндөр юм бак залуу өстө чи ингэсэн болоод би тэгэл за sorry л гэх баа. Men болио. The men space тавь тий. Тэгэхгүй намайг гэтэ амар түлхсэн за тэр залуу таг төлүүлээл би ингээд харсан чи нэг намхан залуу тэнгууд нь нэг хитэн шот жууцсан дургу өрөөд make space ч гэсэн тэр нь бүр бодогдоод тэр залуу түлхсэн аахгүй. Яа байж ахт чинь ингэж байна тий. Би тэр залуу түлхсэн аахгүй. Тэгсэн чинь ингээд харсан чи 3 охины гар За миний point нам зодуулаа наачтیں۔ Миний бүр шилмэл ийшээ нисээд миний өнийг халсан камер ингээ газар унцсан. Тэгээ би шууд цохиулаад ингээд бараг л манарсан заяа. Тэгсэн манарсан чи хамгийн их бодож байгаа юм камер гээл нөөний халсан камер чинь нөөнийг эврэгхэн болоод шууд ингээл камера агаад би бүр ойрлоо. Чи клуб зодоо хийж чи тэнийг юм уу? Та нар чи ийм тэнийг байсан юм уу гэж би ойрлоо. Тэгсэн чи тэр октод бүр зүгээр. Тэр залуу хамгаалсан бэлэн наадсан за. Тэгэл би бүр нөөнийг буцааж охин цогч чадахгүй штэ угаасаа. Тэгэл би та нар ингээд клуб хийдэг юм тийм тэнийг соёлгүй юм уу гэж би германаар ч англиар ч хэлээл байжсэн чинь димаг бас түлхээд баг маандуг бас цохоод авсан уу? Би да сүлд нарч. Тийм үү. Тэгэл ингээд баг хэрүүл олж байгаа байхгүй. Манай доктор руу бас дайраад хамт байсан. Тийм маандуг баг нэг цогсон нэрээ. Баг төлсөн мөр зүг амар толхиод. Тэгэл за зодон боллоо гэж ээжсэн чинь шууд тийм орж ирэл мэд татсан. Анда дээшээ шот бай. Намаа зүгээр аваад яв. Тэгсэн чи би шото. Явъя. Ой гэсэн чи нөгөө охин тэр цажгар залуу болов байхгүй. Тийм гэхдээ тэр бүр арай рүүд наасан. Тэгээд би октоудаараа намайг зодоо наачтیں۔ Тэгээд тэр залуу зүгээр тэр октоудынхаа ард гарснаа. Тоо зүгээр муухай харж зараа. Тийм тэгсэн чи яа. Би тэгэл маандуугаар ингээд шийлт хийх нь ч бас хайшаа. Хой бах октоо зодолтоолаа наацтай. Анда менера баринас барьж гэдэг. Маандуу. Ор. Тэгэл би чадна штэ. Гэтэ би тийм байхгүй тэгэл би шото шууд гүйж байгаа юм чи. Юу шото? Зодоо мада мартанаас. Би одоо яг миний point of view заяа. За. Би одоо хаана явжсэн юм бэ? Мэдгүй би бас тэгэл нөгөө сайдкаст тэгэл явжсэн. Тэгэл ингээл тийм нэг юм болоод байна тэр данс бүжгийн талбай дээр. Бүжгийн талбай. За нэг юм болоо бүр бүжигнаал байна. Тийм нэг жижигхэн групп. Тэг би ч амар хэрэг дуртай. Юу ингээ харсчихна. Найз дүү. Захиулж байгаа баг slow mo зүгээр хамаг юм нийш тийшээ. Би бүр оо эсвэл би тэгсэн чиндээс зүгээр төр тар алдаа юу маань зодоо хийгээд байгаа юм уу гэ.
Тэгээ харсан чинь хэдэн октоодтай амар муудалц чинь. Тэгэхээр би ч угаасаа би ч амар нөгөө нэг би амар намастай тий. Гэхдээ би бас клубд юу жоохон уурлах гэдэг. Тэгээ би ингээд харсан за энэ ингээд болохгүй өнөөдөр олуулаа явж гин бас тий. Хэтэл гоё өдөр мохоо олгоо яа шууд би ингээд төлхий ингэж байгаа татаж аваад андаа гэснэ. Андаа би блог гэдэг бэж анд цаашаа яж. Хойлоо гарч шот ой дэше гараа юм байна гэдэг би шууд яаж авч явахаа мэдгүй. Болгохэр уусан болохгүй нь ойлгомжтой. Тэгээд тэгсэн чи шото. Тэгсэн чи нөгөө та бич шот уу гинэ. Тэгээд яа тэр ихтэй үнэхээр арай л бүдүүлэг байсан. Тийм бүдүүлэг клубд орлоор бүдүүлэг байгаа байхгүй. Тэгэхгүй гоё клубд угаас хийж тийм болдгоо штэ би. Тэгэл дэш авч гараад манай нэг шот байгаа л гэсэн. Миний найзуудыг хүртэл ингэж байгаа байхгүй тий. Тэгэл тэр камерандаа санаа зовсных те. Тэгсээ магаш нь угаалгасан чи та одоо гоё зураг үзэл үзээрэй. Тэгээ би тэр хизээж оруулах юм наацсан. Яа энэ зураг оруулна гэл. Хайда марчад тийм аа. За авъя штэ. Өөр. За энэ сүүлийн заяа. Идэж үзээгүй хоолоо муулдаг хүмүүс. Би тэгдэж шин. За яг уу одоо ингээд тэгснэ ингээд өөр ингээд culture-ны өөр улсын хоолыг disrespectful culture хүндэлдэггүй хүмүүс би амар дургу. Тэгснэ эсвэл ингээд намайг монгол хэл байлгах юм бол ингэж мэгэл Чингис хаан гээл мэ. Тэгснэ мороор хичээлдээ явдгүй ч шиг зат. Яа яг уу тийм асууж болно л да. Гэтэ тийм амар юм disrespectful за. Амар фаны мэлгүй. Наа нөгөө нэг заахад жоохон мэдлэг муутай л хадаа би тэрийг надад муулсан ч сайшин. Ядаргаад мэдлэг муутай хүмүүсээс мэдлэг муутай гэж хэлж болно. Тийм. Тэнгүүд ингээд нэг хүн гадаад нэг хуучин ажлын залуу ингээд чи ингээд гүйж явах чигнээс асуу би тоглож гэж бодсон чинь чигнээс асуугаадсан байхгүй ингээд чи ингээд мороор чи морт унаад ингээд хичээлдээ явдгүү гэдэг ч байгаа байхгүй юу. Яг мань үний одоо үдсэн юм одоо тийм л байсан юм байлгүй дээ. Чаас одоо баг Монгол ингээд хот байдгүй гэж бодд юм шиг байгаа заяа. Тэг чи би бүр унган хотын тэгээ би ингээд хамгийн сонин хамгийн фаны би унган хотын хүүхэд Улаанбаатар төрсөн хотод төрсөн ажил хичээл рүүгээ би таксигаар машинтай явдаг тэг би бүр хамгийн амар би морь унцдаг байхгүй юу нэр шүү би морь унцдаг морь унах чихтэй амархан штэ морь амар ухаантай би бол амтан зовооморгүй дээ нөгөөх чи хөөе тэгэд тэгсэн чинь тэрийг сонсноо би ингээд амар шууд тэгсэн чинь тэр хүн намайг бодвол бүр юм нөө village төссөн байхгүй. За аргагүй юм да хөрх юм. Яг тэгээд үдсэн юм тиймэрлээс юм одоо тэгээ угаасаа тэгээд Монгол гээд хангууд урдаас морь газар нутаг юу л гаж тийм л юм гарч ирд юм шиг үлээ угаасаа. За минийх юу ингээд дуусчих шүү. Гайгүй би бүр цаг ирчлээ гэж бодлоо шүү. Яа за амар шүү. За базаад хэлэхэд тэгээд нэг юм байна надаа ганц сүл юм хэлчих ингээд бөөнөрөө ингээд олоолаа гоё vibe-тай сууж байгаа штэ тий. Бөөнөр ингээл гой сууж байгаа штэ ингээл өөст амар олоолаа байж ах чи ингээл. Наа чин pick me ахгүй юу бас. Тий. Яг би тэгдэ. Гой нээсээ байж байгаа. Би тэгдэг pick me биш шүү ингээд. Яа гэдэг байхгүй би бол амар хөвшөөдөг. Тэнгүүд маа найзуудаа don't piss me off те. Гэтэ яг би тэглээгээд би угаасаа бүр ингээ бүгдний vibe-ыг алах гав. Гэтэ нэг юм vibe алах гэдэг хүмүүс үед эсвэл нэг юм бөөнөрөө ингээд байж ахт чинь ингээл зүнхээр ядраад ямаараа бол налмаараа бол нал л да. Тэ? Манай тамир шиг за мань наллаа гэж шууд босоо явчих болж штэ тий. Би бол бас тийм штэ. Харьлаа гэж үлбрээ дудаал яваад өгнө. Тий. Эсвэл тэгээд хамт гарна штэ яа нэг ингэжсэн гинт яа за. Мань ер нь харьлаа гэдэг юм яа. Төлөвлөж яснаа. Бараг өөрөө эхлүүлснээ. Өөрөө текст мэгтийн авангуудаа өнөөдөр ер нь скиплэх юм байна. За өнөөдөр ер нь байлич шиг ингээд хүн бөөнөр ирээд хамаг цаг цагаа ингээд show up for your friends. Тий. Одоо 20-д настай ажил төрөл амьдрал. Тий. Завгүй штэ мэн завгүй. Гэр бүл 10 хүүхэд хэцүү байна. Хүүхд өлсөд ганц уулз ихснээр одоо уулз. Тийм баймаар байна. За тэгээд ер нь базаад одоо ярих уу дөө. За базаад ингээд хэлгээд бит хоёр одоо ер нь cancel болсон уу бит хоёрыг cancel асан. Дараагийн эпизод гэсэн чи apology. Гэтэ яг apology гэж битний бит хоёрыг уучлаарай. Тэгсэн нөгөө нэг юм юмнаас харж уншаа нагаадаа ингээд би ингээд get ready with me to go to jail. Яа, за бит хоёр яг олон юм үзээддэг, олон юм дээр opinionated байж болно. Гэтэ яг та нар тийм биш юм уу? Та нар гэсэн юм байна. Нэг юм хэлээд штэ. Юм болгон дээр ингээ яриад идэв шүү. Би бол Instagram болгон дээр Instagram-ийнхаа story-н дээр пост болгон дээр ингээд идэв. Энэ удаагийн бичлэгэн дээр угаасаа ингээд ер нь юу бодож байгаа хэлмээр байгаа хэлий гэсэн болохоор ер нь хэлсэн баг гэж би бас бодож байна.
Тэрнээс болоод байдаг юм шүү. Юу наад. Тэрнээс болоод ямар нэг юм байх юм бол ингээл бас юм болгоныг ингээл мулаал яриад идэг бас хүмүүс байна. За яг би бол тэгдэл ахaltaа. Гэтэ яг одоо нэг тийм жижиг юмн дээр амар bothered хүмүүс байдаг штэ. Тэгэл жоох юм болонгууд уу? Тийм. Тэгээд яг сайн харчлаа. Би сая жоо яг өөрийгөө сандарчлаа. Гэт юм байна. Тэгж байгаа за. Энэ за тийм ээ. Гэтэ ийм биш нэг юм яагаад бүр ингээд хоолон дээр юм тутлаад байна уу? Гэдэг хүмүүс өгдөг шүү дээ. Хоолны махцах хавхалтан тэгээд. Нэр тийм байж магадгүй. Хоолны мах хавхалтсан болохоор ингээд гэж ийшээ нэг айгүй юм цуглардаг байж магадгүй. За энийг анзаарч гин. Sorry. Зүгээр наа ч юм бол. Гэтэ бас нэг юм хэлээд ингээл эпизод хийх болгоно ингээл өөрийгөө ингээл ханаал түгнээл те одоо ингээл инээч болохгүй ханаач болохгүй орилж болохгүй хам бол бит хоёр энийг хийгээд ах шаардлага байхгүй юм дээр. Тэг өөрийнхоороо байгааг маань ингээд хүлээж авдаг байгаасаа. Гэтэ хүмүүс угаасаа айгүйх юм биччихэ. Би тэрийг комент ихтэй амар хүлээж авч байгаад одоо ер нь болсон. Одоо би өөрийнхоороо л. Тий одоо тэгэл бит хоёр л хоёулаа л яриа сумаар байгаа байхгүй. Энэ шигээ харж ярмааргүй байгаа байхгүй бас. Тэг би чамаар л хараад байгаа юм шүү. Окей одоо яг тэр шиг одоо энд ингээл одоо за хэдэн мянган үз чинь гэж харах хэрэггүй. Тэр хүмүүсийн бодохгүйгээр хоёулаа л байх хэрэгтэй. Хоёулаа нэг буруу хүн бол биш шүү дээ. Хоёулаа л арайч нэг хүн алчихгүй шүү дээ. Дүн дургу үрээд намайг remove хийхгүй unfollow гэдэг бол алдчих магадгүй шүү. Яа за та нар тэгтээ тэгж байгаа зүг болоо. Цахим мал та. Тэр remove. Гэхдээ нэг trick алсан шүү дээ анда. Instagram руу орсноо ингээд followers-ийнхаа листүүдийг ингээд листээр гаргаж болт юм бэлээ. Instagram-ийнхаа датаг download хийж болдог. Тэнгүүтээ following гэснээ followers гэснээ тэнгүүтээ вебсайт руу орсноо нэг match хийдэг юм хоёр text match хийдэг тийм юу л ороод тэгээ хоёулыг нь paste хийнгүүт яг зөрүү хүмүүс байгаа штэ. Тэнгүүт эдгээр намайг дагдаг хүмүүс байгаа байхгүй. Би бас тэгэж нэг хэдэн unfollow хийсэн. Би угаасаа nerd штэ. Хэдэн дураг гэдэг олж авъя. Би чинийхийг татаа тэгээд яагаад гаргаад өгье. Бухараа нагаа тий. За базээ баярлаа. Бид хоёрыг хүн амтан муулсныг сонсоход баярлалаа. Хамт муулах гоё байлаа. Та ч гэсэн дотор муулсан биз дээ. Та айгүй хүний муу дуртай бүгд дуусна сонсчихж байгаа юм уу тий. Айгүй хүний муу дуртай. Хүн болох ч гоё шүү гэхдээ. Ямар гоё урамтай сэдвэр яриа. Сэтгэл санаа онгоогоос сайхан байш. Ямар гоё юм бэ. За алийг хийчих. Алийг тэр шот гаргаад ирээд. Тэгсэн алга болоонаас тий. За бид хоёртай өдийг хүртэл хамт байсан баярлалаа. Тэгээд өдийг хүртэл. Энэ Эсээ доос хүн болсон сонсонд баярлалаа. Баярлалаа. Тэгээ та ч гэсэн бас гоё комментэн доор бас өөрсөн чинь бас нэг юм билгээд ингээд үзээд идэг, лайклаад идэг, subscribe ордог хүмүүс бас happy шүү. Хоёлаа айгүйх ширтлээ. Яг одоо subscribe-а дарна уу баярлалаа. Тэгснэ subscribe-ийнхаа дарангууд хажуу чи нэг юм хонх гялцаад гараад ирнэ. Тэрэн дээр настаар. Тэгэх юм бол 7 хоног болгоны 5 цаг хэлээ 7 хоног болгоны 5 дахь өдрийн Монгол хэдэн цаг юм? Монголын 7 цагаар Германы цагаар өдрийн 2 цагт. Монгол хэдэн цагийн зүрдэлээ? 6 одоо 6 байгаа штэ. 7 биш штэ 6. 6 тэгвэл 8 оройн 8. Тийм оройн 8-нд Германы цагаар өдрийн 2-т Эриэн эшрийн шинэ дугаар болгоныг гарах болгонд та хэдэд notification очиж шүү. За баярлаа. Хайртай шүү guys. Тэгээд би биэндээ хайртай байцгаараа. Respect each other. Be a decent human being. Баярлаа. I love you guys. Ooh.